За манай хоёр орны хувьд бол одоо эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах маш болцоотой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар бол одоо хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлтийг 135 сая Америк долларын хүрээнд байна. Цаашдаа бид энэ хэмжээг одоо 5 дахин нэмэгдүүлэхэд гол одоо асуудал бол тээвэр логистикийн асуудал байгаа. За мөн одоо агарын тээврийн асуудал байна. 6 сарын багтаагаад бид нар одоо хоёр улсын хооронд агарын тээврийн нислэгийг шинээр эхлүүлэх гэж байна. Цаашдаа энэ логистикийн чиглэл дээр хоёр улсын засгийн газар хоорондын комисс хамтран ажиллаж энэ асуудал дээр төв шийдэл гаргах шаардлагатай байна. Ер нь хамтран ажиллах боломжтой хамгийн том салбар бол хөдөө аж ахуйн салбар байна. Тэр дундаа газар тариалан аж ахуйн салбар. Казахстан улс маань энэ чиглэл дээр бас өөрийн давуу тал туршлагатай Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагыг хэрэгжүүлж байгаа хүнсний хөлсгөл болон цагаалт хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр малын гаралтай төвхөйдийг боловсруулах энэ ноос нуулбарыг хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр бол одоо хамтран ажиллах болцоо байна гэдгийг хоёр улсын сая одоо төрийн дөрөвнүүдийн уулзалтын үеэр төтлөө энэ чиглэл дээр бид нар бас цаашдаа анхаарч хөдөө аж ахуйн салбарыг илүү төлөвлөхөө Казахстан улстай хамтран ажиллах түн дээр суурилсан одоо эдийн засгийн нээлтийг бий болох боломж байна гэж харж байна.